Урлаг бол дэлхийгээс үүссэн ертөнц юм. Эрт цагт агуун хан дээр амьтад болон хүмүүсийн дүрс чулуунаас үүссэн урлаг өнөөдөр олон салбарт хуваагдан өөр өөрийн онцлог гайхамшигтай зүйлсээрээ хүмүүсийг татсаар байна. Техник технологийн дэвшил, шинжлэх ухааны гайхамшигт ололтуудыг ашигласан урлаг улам бүр үзүүштэй, харууштай, шин сонин зүйлсийг бэлгэлсээр хөгжсөөр л байна. ЮНЕСКО-гоос 2019 онд энэхүү өдрийг дэлхийн урлагийн өдөр болгон зарласан нь зүгээр ч нэг тохиолдол биш юм. Хүний оюун санаанаас урган хийсвэрлэхүй ертөнцийн гайхамшигыг илэрхийлсэн авгаа том энэ ертөнц ирээдүйд хаачим, хизээчим тохиож болох эсвэл өнгөрсөн цаг үед байсан болон байж болох мөн өнөө цагт таны хажууд болоогүй ч гэлээ хаа нэгэн газар өрнөж байгаа үйл явдлыг олж мэдэх боломжтой асар том цаг хугацааны нийлэмжийг үүсгэн үзэсгэлэн гоог өөр өөрийнхөө харах дүгнэх боломжийг нэгтгэн оршиж байна. Урлагийн бүтээл нэг л хүнээс үүсэж, урлаг хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, мянган хүнийг уйлуулж болно. Мянган хүний хүч хөдөлмөрөөр бүтээд нэгэн хүнд зориулагдсан ч байж болно. Гэхдээ л хүний сэтгэлийг хөдөлгөж, түмний анхаарлыг татаж чаддагаараа мөн ухааруулж, эргцүүлэх боломж олгодгороо урлаг бол гайхалтай ертөнц юм. Урлаг зөвхөн хүнийг баясгах биш, бас ангаах хувьтай. Урлагийн эмчилгээ нь уран зураг, уран баримл, тэрч байтугай гүйцэтгэлийн урлаг зэрэг олон хэлбэртэй байж болно. Энэ эмчилгээний гол давуу талуудын нэг нь хувь хүмүүст сэтгэл хөдлөлөө судлах, аюулгүй орон зайг бий болгох чадвар юм. Олон хүмүүсийн хувьд бусдад хэлж ярихад хэцүү байгаа асуудлаа шийдэх өөр арга хэрэгслийг санал болгож, хувь хүмүүст өөрсдийн мэдрэмжийг нүдээр илэрхийлэх боломжийг олгодог. Урлагийн материалын хүрэлцэх шин чанар нь хүмүүст бие махбод мэдрэмжтэйгээ дахин холбогдоход тусалдаг байна. Арт терапи буюу урлагийн эмчилгээг мөн архаг өвчтэй хүмүүсийг эдгэхэд ашиглаж байна. Өвчтнүүд эрүүл мэндийн байдалтай холбоотой сэтгэл санааны бэрхшээлтэй тулгардаг. Харин урлагийн эмчилгээ нь айдас бухимдал, итгэл найдвараа илэрхийлэх бүтээлч гарц болдог. The Daily Mail сонинд бичснээр Италид урлаг хүний сэтгэл болон биед хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийсэн байна. Туршилтанд оролцсон 100 гаруй хүн эхлээд стрессийн гормон буюу кортизолын шинжилгээ өгчээ. Дараа нь Гига Мариагийн сүмд байх 200 гаруй шатаар алгаж, таацны гайхалтай зургуудыг 2 цаг гарын турш үзэж сонирхжээ. Энэ аяллаа дараа туршилтанд оролцогчдын биедх кортизолын хэмжээ буурч 60% хүрсэн байна. Түүнчлэн туршилтанд оролцогчдын 90% нь ядарсан ч гэлээ үнэхээр сайхан мэдрэмж авсан гэдгээ илэрхийлсэн байна.